Төмөр төлөөлөгч асуулт асууя. 1 2. За хурлын дарга төлөөлөгчдүүд минь хүргэе. За ийм нэг асуулт байгаамаа. Байгаль орчны газрын дарга болон хариуцж байгаа орлогч дарга нараас асууя. За одоо эх 7 хоногийн зарлал харсан 3 дахь өдрийн түгээмэл даргацтай ашигт малтмлын лицензийг олгож эхлэх гэж байна. 2018 онд Улсын хурлын өргөдлийн байнгын хороонд энэ асуудлаар гомдол ирээд энэ голын айс ав одоо газрыг хайрга дайргыг одоо хайр найргүй ухаж байгаль орчныг сүйтгэж байна гэсэн өргөдөл ирсэн байдаг. За 19 онд энэ Улсын хурлын тухайн Улсын хурлын дарга тэргүүтээ хүмүүс хүртэл очиж ажиллаж ирсэн. За 20 оноос эхлээд тэгээд 18 оноос хойш энэ асуудал үргэлжилж яваад 20 оноос би нэг 2-3 жил хариуцсан юм байгаа байгаль орчны асуудлыг. Тэгээд тухайн үед ерөөсөө олгож болохгүй юм байна. Түгээмэл даргацтай ашигт малтмлын энэ тухайн газруудыг харин зэгцэлье гэд нэлээдгүй ажлуудыг хийжсэн. Одоо ингээд өгөх гэж байна. Энэ өгөх нь бол зөв. Яагаад тэгэхээр том бүтээн байгуулалт явагдах гэж байгаа учраас түгээмэл даргацтай ашигт малтмлыг бид ингээд 7 жил үндсэндээ шинээр олгоог барьцсан байх. За одоо харин нэг сонирхолтой зүйл болох гээд байгаа нь түгээмэл даргацтай ашигт малтмлыг онлайнаар буюу одоо энэ захим системээр бид нар өгөх гэж байна. За энэ бол том алдаа юм байна. Хуучин ашигт малтмлын газар дээр ашигт малтмлын хайгуулын лицензийг ингэж нэг хэсэг өгсөн юм. Тэгээд ерөөсө 2 секундэд эхний компаниуд авдаг байхгүй юу? 1-2 секундэд л авчихна. Хакердаа л авчихна. Энэ бол зөвхөн IT-ийн эдэн одоо мэрэгчлэтнүүд сууж байгаа л энэ лицензийг шууд авдаг. Энэ тогтолцоо руу манайх яагаад орж байгаа юм бэ? За урд нь байгаль орчны газрын дарга гэж нэг нөхөр одоо нэрээ нэлээд яг ажиллаа хийхгүй байгаа хүнийг намайг орлогч дарга байхад нэг зөвлөл байдгийг засаг даргын орлогч ахлаад газрын алба, стандарт, хяналт, байгаль орчны газар ингээд бүх салбарын хүмүүс нь ороод зөвлөл дээр энэ асуудлаа хэлэлцээд компанид тодорхой шалгуур тавиад за компани нь бол ийм тоног төхөөрөмжтэй байх ёстой, тухайн түгээмэл даргацтай ашигт малтмлын газраа хайгуул хийсэн байх ёстой энэ төр гээд ингээд шалгарч дэмжиж байгаа компаниудыг засаг дарга руу оруулаад зөвлөл хуралдаад гэсэн үг мэрэгжлийн. Тэгээд засаг дарга батлаад түгээмэл даргацтай ашигт малтмлыг олгох юм журамтай. За хуучин тэр нөхөр яасан бэ гэхээр зөвлөлийг шууд өөрийн дур мэдэн татан буулгаад өөрөө шууд компаниудтай, хувь хүмүүстэй тохиролцсон, өгсөн хуульдаж засаг дарга руу шууд оруулж ягаад тэр нөхөр ажилласаа халагдсан байд юм аа. Би бас урд нэг ярьж исэн чуулган дээр. Тэгээ би за нөхөр минь чи одоо араад авахгүй шүү. Наах чинь бол цэвэр авилгын шин чанартай асуудлаа гэж чуулган дээр ил тод ярьж иж нөгөө нөхөр маань илчлэгдэж ингэж нэг ажиллаа өгсөн байдаг. За одоо энэ юу асуух гээд нөхөр түгээмэл даргацтай ашигт малтмлын зөвлөл гэж яагаад батулж идэр байхгүй байна? Орлогчдод танилцуулж байна. Яагаад энэ захим системээр явах гээд байна? Энэ захим системийн ард чинь хариуцлагатай тэр одоо түгээмэл даргацтай ашигт малтмлыг энэ барилгын одоо бетон зурмгийн үйлдвэрүүд одоо энэ туулын хурдны зам энэ бүтээн байгуулалтад хамгийн хэрэглэгдэх эдгээр одоо түгээмэл даргацтай ашигт малтмлыг яагаад онлайнаар өгөх гээд байгаа юм бэ? Энэ дээр та бүхэн нэг хариулж өгөөч гэж ийм одоо тодорхой нэг асуулт байна. Энэ их хортой шүү. Ашигт малтмлын газрын тухайн үеийн одоо сайт нь байн гацдаг. Тэгээд тэрийг дараа нь үр дүнгийг харахад бол ерөөсөө нэг IT-ийн хакер залуучуудыг хөлслөөл хайгуулын лиценз бол Монгол орныг хэрэн одоо хэдэн 100 мянган нэгж талбарыг л хаамаагүй ямар ч уул уурхай биш нөхдүүд аваад дамлан худалдсан байдаг юм аа. Тэгэхээр энэ түгээмэл даргацтай яг энэ бүтээн байгуулалт явах гэж байгаа үед энэ ашигт малтмлын лицензийг ингэж одоо интернетээр онлайнаар захимаар одоо морь уралдаж байгаа юм шиг уралдуулж өгөх нь хэр оновчтой вэ? Энэ дээр тодорхой хариултыг өгөөч гэсэн ийм асуулт байна. Төмөр төлөөлөгчийн асуултанд амар төвшин дарга хариулъя. За төмөр төлөөлөгчийн асуултанд асууя. За өнгөрсөн 7 хоногт бид нэр энэ материал авах програмаа бол шалгасан байгаа. За 2 хоногийн өмнө бол бид нэр шалгаад шалгалтаа бол дуусан. Яг бол өмнө яг таны хэлж ирсэнтэй адилхан бол
програм бол ачаалал дийлхий яваад гацаад дараа нь хэрүүл амын асуудал бол үүсчихсэн. За энэ удаа бид нар бол зөвлөлөөрөө бол хилцээд захимаар бол зөвхөн бид нар материал түлээж авна. Тэрнээс бол одоо хамгийн түрүүнд өгсөн нь ялаад хамгийн хойно өгсөн нь одоо үгдийн ялахгүй уралддаг тийм бол систем бол явахгүй. Ямар ч юм бол бид нар юугээр яваад материалаа хүлээж аваад материалынхаа бүрдэлтийг дуусгаад за дараа нь бол материал дээр нь бол нийслэлийн зөвлөл болоод суугаад тэнцэнээсээ бол ингээд сонгон шалруулах үйл ажиллагааг явуулна. За дээрэс нь материал бүрдэлтэд хангасан шаардлага хангасан эдгээр компаниудыг бол хөнгөн үйлдвэрийн яам руу болол явуулнаа. За тэнцэнээс нь бол ингээд энэ лицензийн асуудлуудыг нь бол шийдвэрлэх асуудлаар бол харилцан явж байгаа. Тэр өөрөөр бол ингээд бүх галыг бол одоо яг таны хэлдгээр бол нийслэл өөр дээрээ 100% авахгүй. За хөнгөн үйлдвэрийн яамтай бол хамтарч энэ лицензүүдийг бол олох чиглэлээр явж байгаа. За мөн нэмэлтээр мэдээлэл өгөхөд бол ингээд компаниудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бол нэг компанид бол нэг 100-аас 150 га хайгуулын газрыг бол олохоор бол явж байгаа. За хуучин бол нэг 1500 га гэж айгүй өндөрөөр явдаг гэсэн бол энэ удаа бол 100-аас 150 га газраар бол явж байгаа. Тодруулах төмөр төлөөлөгч. За яг ер нь за ойлголоо амар төвшин даргад баярлалаа. Би нэг юм сайн ойлголоо шүү. Одоо тэгэхээр энэ хэвлэлээр үзэж байгаа энэ түгээмэл даргацтай ашигт малтмал авахыг хүсэж байгаа энэ мэрэгжлийн компаниуд сонсож байгаа бол за уралдахгүй юм байна. Тэг хүмүүс чинь гайхаад байгаа байхгүй. Яг нөгөө нэг хуучин тогтолцоороо бид нар шилжиж орох гэдэг юм л да. Уралдаад хамгийн түрүүлж одоо авлаа энтер гээд орлоо энтер гээд шууд лиценз олгохдохгүй юм байна. Энийг бол сая хариуцлагатайгаар засаг дарга орлогч хэллээ гэж ингэж би ойлголоо. За хоёрдугаарт нь энэ яам руу яваал тэгэл замрандаа. Ингээ нийслэл дээр өөрөө шийдчихдэг нийслэлийн газар нутгийн асуудал шүү дээ. Хэдэн дүүргүүдээ энийг ахаад л бид нар ингээл яам руу явуулаад яам очиод нөгөө бичиг цаасын одоо хэдэн сар ингээл дарах юм байгаа. Бүтээн байгуулалтын улиралч өөр их богинох л 100-ны сар 6 биш ээ гэж ярьдаг. Одоо ингээл 11 сар болоод энэ бүх бүтээн байгуулалтууд зогсно. Амар төвшин дарга хариулъя. За одоо бол бид нар зөвхөн нөгөө хайгуулын лицензэл өгж байгаа дарга. Бид нар нөгөө хайгуулын лиценз өгөөд хайгуулын эрхээ бол өгж байгаа. За эдгээр бол энийг их авсны дараагаар бол өөртөө хайгуулаа хийгээд за тэрнийхээ үр дүн гаргаад бол яана. Тийм бол энэ жил бол ямар нэгэн нөгөө үйлдвэрийн явц бол явахгүй. За энэ чинь бол энэ жилдээ хайгуулаа хийгээд зөвшөөрлүүд байгаа. Дараа жилээс бол энэ үйлдвэрийн ажил бол явна гэж бол төлөвлөж байгаа шүү дээ. Нэмэлт тайлбар Батүлзээ. За амар төвшин дарга дээр хариулт дээр нэмж хэлэхэд өмнө төмөр дарга хэлдгээр өмнө явж исэн жишг хэвээрээ байгаа. Тэгэхээр дарга маань цааж байгаа ташаа хэлжлээ. Төрүүлж өгсөн аж ахуйн нэгжийн материалыг эхэлж үнэлж өгдөг нь явах хэвээр. Журам яг хэвээрээ үйлчилж байгаа. Тухайн 14 онд батлагдсан түгээмэл даргатаашны мултрын тухай яг хэвээрээ байж байгаа. Харин хакердах асуудал дээр 2024 онд гарсан байлаа. Тэгээ энэний аюулгүй байдлыг ийм Монголын актем хангаад за асуудалгүй болсон учраас энэ асуудлыг яг нэггээр нь явна. Харин цахимаар авах асуудал нь 2020 оны 100 дугаар засгийн газрын 100 дугаар тогтоолоор цахимаар явуулах үйлчилгээний жагсаалтанд орж ийм Монголын актем дээр энэ үйлчилгээ нэвтэрсэн учраас энийг одоо цахимаар явахаас өөр ямар ч аргагүй байгаа. За энэ тогтоол өөрчлөгдөж байж процесс нь өөрчлөгдөд явахаар байгаа. Харин хакердах асуудал дээр ямар нэгэн байдлаар нэхэмэл байдлаар ажиллаж байгаа эсхийг нь шалгах капча оруулж өгч байгаа. Тухайн одоо хүсэлгээхийн өмнө тэрнийг эхэлж тухайн хүн бүгэлсний дараа тухайн одоо үйлчлэгээ нэрх нэгдэх ийм байдлаар сая хөгжүүлэлтийг явуулсан. Тэгээд сая туршилтыгээд амжилттай болсон байгаа. За баярлалаа.